Монгол Улсын хурлын дараагийн учрлын Оросын холбооны улсад хийж байгаа аль биесний ажилтнад үргэлжилж байна. Тэрбээр Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчид зориулан зохион байгуулсан худалдааны төр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Улсын хурлын дарга Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд нь манай улстай худалдаа эдийн засаг соёлын хувьд түүхэн эхлэхээ холбоотой стратегийн чухал түншүүд болохыг онцлоод тус холбооны гишүүн орнуудтай хийж байгаа гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа боломжит түвшинд хүрч чадаагүй байгааг нээлтийн үгэндээ тодтоглоо. Бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор худалдааны төр хэлэлцээрийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бүгд найрамдах Беларусь улсын Минск хотноо байгуулж өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсныг дурдсан юм а. Худалдааны төр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол улсаас Евразийн зах зээл рүү экспорт 24.2%-аар хөрөнгө оруулалт 257% нэмэгдэхээр тооцож байна. Өнөөдөр энэ танхимд худалдааны төр хэлэлцээрийг хэрэгжүүлж боломжийг бодитоор ашиглах гол оролцогчид болох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл цугласан байна. Хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхэд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдж байгаа тарифын бус саад татварыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд гишүүн улс бүрийн техникийн зохицуулалт, стандарт, гарал үүслийн дүрм, тохирлын баталгаажуулалтын тайлбар харилцан адилгүй хэрэгжиж байгаа нь экспортын хугацаа, зардал, эрсдлийг нэмэгдүүлж байна. Монгол улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээ, тохирлын баталгаажуулалтыг дахин шаардах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний салбарт 20 цэрийн стандартын хэрэгжил жигд бус, экспортын өмнөх болон хил гайлын шатанд саатал үүсэх тохиолдлууд гарч байна. Экспортлогч улсын нутаг дэвсгэрт сорилт туршилтыг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, хамтын ажиллагааны механизмыг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх нь бизнес эрхлэгч нарын зардал цаг хугацааг бууруулах, худалдаанд учирч байгаа техникийн саадлыг багасгахад үр дүнтэй шийдэл болно. Евразийн эдийн засгийн холбоонд экспорт хийхэд мөрдөгдөх техникийн зохицуулалтын шаардлагад тулгуурлан тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, шаардлага горимын дүүцэх байдлыг хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хил гайлын хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн үйлчилгээний үн буурч, хүртээмж сайжрах нөхцөл бүрднэ хэмээн үзэж байна. Монгол Улсын их хурлын дараа нэмсэн учрал ажлынхаа эхний өдөр Евразийн эдийн засгийн комиссээр ажиллаж бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэлт оролцлоо. Бид бол дотооддоо өрсөлдөх чадвараа маш сайжруулах хэрэгтэй. Тэхийн тулд хувийн хвшлээ бодитойгоор дэд үтэц, хөнгөлтөө зээл, тэгээд газар олголт, татврын таатай орчингод олон зүйлээр дэмжиж бид бэлтгэл ажлаа сайн хангаж, өөрөөсөө шалтгаалсан зүйлүүдээ сайн хийж энэ том зах зээлд өрсөлдөнө. Одоо манай экспортын бүтцэд 96% нуул уурхаа. Манай энэ хөдөөж хүн салбар ихэд 1-2% байгаа. Тэгэхээр бид нар бол энэ хөдөөж хүн салбарыг тэлэх маш том боломж энэ хэлэлцээрээр бүрдэнэ. Ганцхан бид илүү стандартаа сайжруулж, илүү хувийн хвшлээ дэмжиж экспортоо сайжруулж чадах юм бол энд бол Монгол улс эндээс бол хожино. Яг тэгэхээр 180 сая хүнтэй хүүтэн сэрүүний буюу манай Монголын махан бүтээгдэхүүн мөн арьс шир, ноос ноолуур гэдэг хөдөөж хүн гаралтай бүтээгдэхүүнийг хамгийн ихээр хэрэгэлдэг энэ бүс нутагт тэгээд урд нь бид нар экспортлжээс уламжлалтай энэ бүс нутагт харилцсан ийм гайлын татваргүй экспортлох боломж үрж байгаагаар бол маш том давуу талтай. Худалдааны төр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол улсаас Евразийн зах зээл рүү нийлүүлэх экспорт 24.2%-аар нэмэгдэх тооцоол гарчээ. Аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү бизнес хэлэлцүүлгийн хүрээнд гарал үүслийн дүрм, тарифын хөнгөлөлт, гайл, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлыг тодорхой ойлгомжтой ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно гэдгийг хэлсэн юм а.
Энэхүү хилцүүлгийг эдийн засгийн хөгжлийн яам, Евразийн эдийн засгийн холбоо, Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн тагимтай хамтран зохион байгуулж, худалдааны түр хэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх хүнс үдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, гайлын ерхий газар, стандарт хэмжил зүйн газар, ургамал хамгааллын газар, жижигдэн үйлдвэрлэлийн газар, мал эмнэлгийн ерхий газар, үндэсний идэвхжлийн төв болон бизнесийн төлөөлөл оролцсон байна.